юуны амрыг айлтгая. Тэгээд одоо яг Монгол улсын тэнцвэржүүлсэн нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн тухай төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хэлцэж байна. Тэгэхээр энэ хүрээндээ асуултаа асууя. Дараа нь 26 оны төсвийн тухай хууль хэлцэгдэх учраас. За, юуны өмнө би бас нэг өмнөх нь яриа өгсөн юм аа. Тэгсэн яриа завсар нэг үг хэлсэн нь төсөв бол улс төрийн хэрэгсэл болох ёсгүй гэд. Яагаад тэгж хэлсэн бэ? Гол санаа нь юу вэ гэхээр аль нам улс төрийн намаас нэр дэвшиж яаж гарсан нь үл хамааран төсөв бол бодлогын хэрэгсэл юм аа. Төсөөрөө дамжуулаад бид нэр хөгжлийн бодлоготой тухайн жилийнхаа засгийн газрын хөтөлбөртөө тусгасан үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэх ёстой. Тэр утгаар нь хэлсэн. За хоёрдугаарт нь гадаа ахмадууд мэдээж жагсаад байна. Тэтгэврийнхаа хэмжээг өсөхийг хүсэж байна. Энэ дотор байгаа бүх хүмүүс тэр одоо ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг өсөхийг хүсэж байгаа гэдэг дээр одоо итгэл байна гэдгийг зориуд хэлмээр байна. За тэгээд гол нэг юм дээр л төвлөрөе гэж бодож байна. Яагаад гэвэл энэ төсвийн хүрээний мэдээлэл учраас бид яагаад байн өөрчлөөд байна. За нааштай зүйл нь юу вэ гэхээр өмнөх онуудын төсвийн одоо энэ баримтчдыг бодвол харьцангуй чамбай төсөл орж ирсэн, ажилласан байна гэж харж байгаа юм. За эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээгээр 0.2-оос 0.4% нэгжээр бууруулсан байна. Мөн одоо төсвийн одоо тэнцвэржүүлсэн орлого болон төсвийн тэнцвэржүүлсэн зарлага ба тусламжийн дүн хэмжээг 1-2 их 80 төгрөгөөр бууруулсан байна. Гэхдээ юу вэ гэхээр одоо бусад гишүүд бас хилээд байна. Төсвийн орлого бас эрг хит өөдрөг хിവэр байна. Тооцоолс хിവэр байна. За хамгийн наазах нь гишүүд хамгийн одоо жирийн 10 жилийн сурагчид хүртэл хардаг болцсон тоо юу вэ гэхээр нөгөө нүүрсний гарах гэдэг 90 сая дээр хүн болго акцент өгдөн шүү дээ. Энийг эргэж хараасай. Яагаад заавал 90 сая тонн гэж 75-аар ч юм уу тооцчоод бодит амьдрал дээр энэ нь үнэхээр эрт хүрчих юм бол тэр илүү гарч байгаа зардлаа нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмжээ зорилтод бүлэг рүүгээ чиглүүлээд оновчтой болгоход зарцуулал яасан юм бэ гэдэг ийм гормын санал байна. За яагаад ингэж хэлэх болвоо? За энэ оны эхний 7 сарын байдлаар төсвийн орлого буурсан 6.1 их 80-аар буурсан буюу 1658 их 80 байгаа. За эхний 7 сарын байдлаар зарлага өссөн 10.7%-аар өссөн буюу 1600-ны хэд вэ? 87% их 80 хүрсэн. Энэ дотроо орлогоо бүрдүүлж байгаа нөө татрын хувь хэмжээг За 1 минут нэмж өгье. Ер нь гишүүд маань минут бол тодруулгын зориулагддээ шүү. 1 минут авчигээд одоо бүгдээрээ хэдүүлэнгүүл 70-80 асуулт асууж үг хэлнэ. Асуудлаа хизээ хэлцээд дуусгав. Тэрийгээ бас бодоорой. За мөнгө соёл гишүүнд 1 минут нэмж өгье. За энэ тоонууд маш чухал учраас хэлчихье гэж бодлоо. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өмнөх одоо тооцоолсон дүнгээс буурсан байгаа 113 их 80-аар амнаад болохоор 119 их 80 төгрөгөөр буурсан байна. Гэтэл эх онд одоо 2026 онд энийг өсгөнгээ оруулаад ирсэн. Энэ дээр санаа зовж байна. Товчхон базаад хэлэхэд бид нар төсвийн тэнцвэржүүлсэн орлогынхаа доод хэмжээг батлах биш, дээд хэмжээгээ баталчаад байна. Хэд өдрөг тооцчод байна. Дахиад нөгөө тооцтгол хийх өөрчлөлт асуудлууд гарнаа. Тэгэхээр би энийг хуурахгүй, иргэдээ бас хит одоо хүлээлтэнд би оруулахгүй тулд бодиттой ажиллая гэсэн л одоо товч тодорхой саналыг хэлж байна. За баярлалаа. Үр дээр ч гэсэн өссөн хэмжээтэй засгийн газрын өөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа хэмжээг эдийн засгийн эргээр бодоод хит өсөлтөд тооцохоор арифметик тоо бол өндөр гарна. Төсвийн доктортой адилхан хууль заасан шалгуураа хангаж штэ. Энэ бол тоо. Бүгдээрээ цаана эдийн засгийнхаа утгыг энэ тоо. За учрал сайд хариулт өгье. За засгийн газар дээр энэ макро тоонуудаа төсөөрөний мэдээллүүдэд танилцуулсан. Тэгээд танилцуулах үеэрээ бол салбарын яамдуудад тухайн салбар өсөлтөнд ямар нэгж хувь нэмэр оруулах вэ? Ямар ажлаа илүү голж ажиллах вэ гэдэг дээр яг ингэж чиглэх гэсэн. Яагаад тэгэхээр бид нар тооцоолохдоо чинь салбаруудын оролцоог ямар төвшөнд байх вэ гэдэг дээр тооцоолол бол гаргаж байгаа шүү дээ. За дээрээс түрүү бас асуугац. Ер нь бид нар одоо эрсдлийн
үнэлгээг хийх, тэр стресс менежмент дээр ажиллах чиглэлээр бол тогтмол ажилтдаг юм байна. Нэгсэндээ бол эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад түүнээс хойш тогтмол бол бид нар ажиллаад ажлын хэсэг байгуулад түүн дээр ажиллаад ирсэн. Тэгэхээр цаашдаа ч энэ ажлаа бол бид нар бол эрчимжүүл. Тэгэхээр энэ макро тоонуудыг гаргахад бол бид үннээ ярих ёстой. Хоёрд бол төсөөлөл бас өөдрөг байх ёстой. Бас орлогыг хэд багаар төлөвлөнө гэдэг бол бас өөр эрсдэл. Тэгэхээр эн чинь таргет тавиад түүндээ хүрэх одоо зорилтуудыг салбарууд одоо дэвшүүлдэг. Жишээ нь нүүрсэн дээр гэхэд одоо 90 сая тонн гэ бит хэмжээг тавьсан байгаа. Үүнээс 40 сая нь бол гэрээгээр баталгаажсан байхгүй. Биржийн гэрээнүүдийг бол бид нар бүгдийг бүртгэж явдаг. Ийм одоо засгийн газар тогтоолтой байхгүй. Биржтэй байгуулагдсан гэрээ бүртгэлжүүлэлт энэ хоосон зүйл бол биш. Тэгэхээр 90 сая бол бидний хийж чадах ажил мөө. Тэгэхээр энд юу их зам тээврийн сайд ямар оролцоотой байх? Тэр хил холболтуудаа эрчимжүүлэх нь байна. Жишээ нь аж үйлдвэрийн сайд ямар оролцоотой байх вэ гэд нэг чуудыг нь бүгдэн дээр нь тооцсон. Хоёрт бол төсвийн доктортой байдлын хуулиа бүр чанд барьсан. Орлого 1.8 орчим их 80-д тэ зарлага 500-аар буурж байгаа. Ингээ үзэхээр урсгал 24-т багтана. Түрүүн Жавхар сайдын хэлээд байгаа тэнцвэржүүлсэн орлогоос бид нэр суур зарлагыг хасах буюу нөгөө гадаад зээл тусламж биш бусад юугаа хассан суур зарлагаа хасгаар тэр суур тэнцэл нь өөрөө эерэг буюу 2-оос дээш байх хэрэгтэй. Ингэхээр татвараар бүрдүүлж байгаа орлогоор цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ тавьсны дараа 2% ашигтай гарна гэж. Тэгэхээр нөгөө 1.3 их 80-ийн алдагдал чи өөрөө их үүсвэр нь ойлгомжтой гэж тайлбарлаад байгаа шалтгаан нь. Хэрвээ алдагдал тавиад тэр алдагдлаараа тэтгэвэр тэтгэмжээ тавина, цалингаа тавина гэхэд үүгээр засгийн газрын бонд гаргах гэж байгаа юм уу гэвэл энэ харин эрсдэл. Тэгэхээр эдийн засгийн эрэлтээ дэмжиж гэвэл энэ зарлага тал бичигдчихэд байгаа орлого тал бүрдэхгүй байгаа гадаадын энэ хөнгөлтөө зээлүүдээс тодорхой хувийг нь явуулснараа хувийн хвшлийн ажлын байр хадгалагдах нөхцөл бүрдэхээр нөгөө зээлзэгч хэрэглэл валютын ханшин эргээр нөлөөлнө гэж ингэж бол одоо үзэх ёстой. Тийм учраас бидний энэ тоо бол ер нь бол одоо бодиттой гэдгийг бол хэлэх ёстой. Жишээ нь нүүрсний үнийг хоосон одоо өөдрөгөр төсөөлөөд жишээ нь одоо өмнө батлагдсан төсвийн үрээ яагаад өөрчилсөн юм бэ? $80 гэд хэрвээ тооцсон байвал тэргээр зарж чадахгүй юм байж тийм тооцоол гаргаад түүнд тохирсон төсөв боловсруулчих юм бол нөгөө 1000 хөрөнгө оруулалтын ажил чинь хийгдэхгүй шүү дээ. Тэгэхээр үннээ хэлье. Харин тоо хэмжээг нэг 85-аас энэ жил бол 85 сая тонны хүлээлттэй байна. Гэтэл энийг 90 болго үүрэх чинь засгийн газрын гишүүд байна шүү дээ. Ажлаа хийх ёстой. Нэг 5 сая тонн нэмэгдүүл ажлаа хийх ёстой шүү дээ. Үнийг бол зохиомлоор үүсгэж болохгүй. Тийм учраас орлогыг ч бай, зарлагыг ч бай аль алийг нь бууруулад хэрэглээгээ хумаад тэгээд тэр гадаад зээлийн их үүсвэртэй алдагдлаараа эдийн засгийнхаа эрэлтийг дэмжиж тэгээ явбал энэ төсвийн бодлого цаашдаа зөв явна. Дээрээс нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүн орлого хоёрын харьцаа одоо 37% байгаа 28-нд 28 болгож чадвал эдийн засаг бас эрүүлжнэ л гэж харж байгаа. За Баатаржи мөнгө соёлын гишүүн тодруулжсавь. За олон юм яриад яах вэ? Энэ бичлэгийг хадгалаад бодит байдал дээр үнэхээр биелэлээ олвол талархъя. Тоог бол харчаад асуугаад байгаа юмыг эргээд баахан тайлбарлалчлаа. Харчаад асуугаад байгаа гэдгийг сайтар ойлгоорой. Тооцчоод. За баярлалаа. За Пүрэвжийн сайн зөрөг гишүүн асуулт асууя. За баярлалаа.